Сайн байцгаана үзэгчдээ. Дорногой телевизийн D подкастын шинэ дугаарыг үзэж та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр маш бахархалтай зочид манай студид ирсэн байна. Юуны түрүүнд Дорногой телевизийн урилгыг хүлээн авч ирсэн өнөөдрийнхээ эрхэм хүнд зочидтай баярлалаа илэрхийлье. Бид гурыг ч гэсэн урьж оролцуулж аваад маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд зочдоо танилцуулъя. За багшаагаа эхлээд танилцуулъя. За манай багш бол Тоёо хүүхэд хөгжлийн академийн багш дасгалжуулагч Жаргалмаа байна. За дараагийн хүндэт зочин маань амар сайхны ачит ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 4-ийн байнгын сурагч 2025 оны Соромбан самбингийн цээж тооллын дэлхийн аваргын шалруулах тэмцээний дэлхийн аваргын цом хүрсэн ийм амжилттай тамирчин байна. Аваргын цомтой баяр хүргэе. За дараагийн тамирчин маань 5 дугаар сургуулийн 2-ийн байнгын сурагч тийм ээ. Амар сайхны түмээлүн. За мөн одоо энэ тэмцээний хүрэл цомыг хүртсэн одоо ийм авиаслаг хамгийн гол нь ах トゥ хоёр байгаа. Ийм сайхан одоо амжилттай мундаг сурагч багш нартай өнөөдөр ярилцахтаа туйлыг таатай байна. За баяр хүргэе. Нөгөө гуншингийн хэлэх гэсэн чи айгүй их нөгөө гуншин хэлдэм байх тийм байна. Нэлээд байгаа. За өнөөдрийн зорилго бол саяхан Энэтхэг улсын нийслэл New Delhi хотод тийм ээ UC Mass International Competition тийм. За энэ 2024. За тийм 24 тийм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд ах トゥ одоо дэлхийн аваргууд маань одоо ийм ах トゥ дэлхийн аваргууд гэсэн ийм амжилттай Дорногой аймгийнхаа Монгол улсынхаа нэрийг гаргаад ирсэн ийм одоо сурагчдыг өнөөдрийнхаа одоо D подкастад өрн оролцуулах гэж байна. Тэгээ багш ерөнхий мэдээлэл өгч энэ жил одоо манай аймгаас хэдэн хүүхэд оролцсон, Монгол улсаас маань төлөөлж хэдэн хүүхэд оролцсон. Ер нь энэ жилийн тэмцээний чансааны үед ямар зохион байгуулагдваа? За энэ жилийн тэмцээний хувьд болохоор харьцангуй өргөн үрээтэй болсон тэмцээн баггүй. За тэгээд 12 дугаар сард болсон Энэтхэг улсын New Delhi хотод зохион байгуулагдсан тэмцээн байгаа. Нийтдээ 30 гаруй орны 7500 гаруй хүүхэдтэй тэмцээн болсон. Жил жилүүдийнхээс арай илүү өргөн үрээтэй тэмцээн болж өндөрлөө. За манай Монгол улсаа ерөнхийдөө төлөөлөд нийт 100 гаруй баг тамирчид явсан бол за Дорногой аймгаас маань нийт 10 хүүхэд ерөнхийдөө тэмцээнд маш амжилттай оролцоод бүгдээрээ одоо цомоо аваад ирцгээсэн байгаа. За одоо ачтаас асууя те. Ачит энэ спортоор ялангуяа энэ цээж тооллын спортоор спорт гэж явж байгаа шүү дээ. Энэ бол тий. Оюуны спорт яг үнэ. Хичээллэхэд ямар хүн анх чиглүүлж өгөө, ээж аав нь зөвлөө даваачж яв, хэдэн жил болж байна? Би Сорбоноор хичээлээд 2 жил гаруй болж байна. Намайг цэцэрлэгт явж байхад Жаргалмаа явуулсан, ээж аав хоёр явуулсан. Тэгэд би хичээллээд 2 жил болсон. Тэгэд юун сонирхолтой байдیں۔ Чамд? Надад хэцүү юу? Хэцүү шээ. Үнэхээр амархан. Амархан. Үнэхээр аргагүй аваргын үг байна гэдэг шиг тий. За хамгийн сүүлд болсон тэмцээнээс өмнө чи өнгөрсөн жил бас оролцож байсан юм байна тий дэлхийн аваргад. Тэгээд энэ жил илүү туршлага хуримтлуулаад амжилтаа ахиулаад ирсэн байна. Тэр талаараа үзэгчдэд мэдээлэл өгвөл өнгөрсөн жил мөнгөн цомортчихсэн тий. Би энэ жил болохоор UC Mass International Competition 2024 тэмцээнээс өмнө жилийнхээ амжилтыг ахиулах хичээгээд энэ тэмцээнд үнэхээр их олон хүүхэд оролцсон. Тэгээд эднэртэй өрсөлдөөд чемпион цом авсан. Хэдэн минутын? 8 минутын хугацаанд 200 бодлого бодож байгаа шүү дээ. Тийм, бодлого бодно. Тэгээд төвшнгөөсөө хамаарат ер нь бол хүндрээд явдаг гэсэн үг. Самбин бол дотроо нийтдээ 10 төвшөнтэй, 1-10 левелтэй. За тэгэнгүүт л ачит маань болохоор энэ жил 6 дахь төвшөнд оролцсон тийм ээ. Тэгээд түмээлүн болохоор 1-р төвшингийнхаа тэмцээнд оролцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр төвшнгөөс хамаарат гэж байна. Одоо насны хувьд өөр төвшнгөөр л уралдана гэсэн үг юм байна. Тэгэхээр одоо хамгийн дээд нь хэдэн настай хүүхэдтэй одоо төвшнгийн хувьд хамгийн доод нь хэдэн настай хүүхэдтэй нэг баг биш одоо нэг том танхимд ороод зэрэг одоо бодлого аваад бодд юм байлаа шүү дээ бичлэгээс харж байхад. Мөн ер нь бол насны хувьд болохоор Монгол улсад бол 4-өөс 14 настай хүүхдүүд
гэд ерөнхийдөө хязгаар заасан байгаа. Гэхдээ ер нь бол олон улсын тэмцээнд 10 дугаар төвшин дээр очсон бол одоо юу гэдэг надтай адилхан хүнтэй ч өрсөлдөн гэсэн үг боломжтой гэсэн үг. 10 дугаар төвшин дээрээ хүрлээ. Тэр төвшөндөө оролцоод байх боломжтой гэсэн үг байхгүй жил болгондоо. Тэгэхээр бас ерөнхийдөө өөрийнхөө насны болон наснасаа хамаагүй том хүүхдүүдтэй бас өрсөлдсөн гэсэн үг. Амжилтын хувьд бол мэдээж үнэхээр бахархмаар сайхан байсан. Багш хүний хувьд одоо шавн амжилттай гараад ирнэ гэдэг бол одоо өөрөө оролцож байгаас илүү баярлж байсан баг тийм. Маш их баярлалаа бүр. Одоо манай аймгаас нийт 10 хүүхэд явсан. За тэгээ 3 чемпион цамтай, за 1 алтан цамтай, тэгээ 2 мөнгөн цамтай, 3 хүрэл цамтай ирсэн баггүй. Тэгээ ерөнхийдөө бол маш сайн амжилттай оролцсон. Чемпион цам гэдэг бол ерөнхийдөө бас үнэхээр авахд бол маш хэцүү, маш их хөдөлмөрлж иж ерөнхийдөө бид нар бол энэ цамд хүрж байгаа гэсэн үг. Одоо тамирчид маань бол ер нь бол жилийн 4 үйлрэлд ерөнхийдөө бэлтгэл салгахгүй, байнгын одоо юу гэдэг хүүхдүүд амарч тоглож явах үед ч гэсэн байнгын бэлтгэлээ хийж идэг. Маш их төвчээр ерөнхийдөө шаарддаг бас спорт. Тэглгүй яг тууштай байх тийм. Тууштай. Жишээлбэл одоо ачид бол өнгөрсөн жилийн амжилтаа ахиулахын тулд энэ жил өнгөрсөн жилээс илүү хичээсэн байж таарна тийм ээ ачтаа. За манай дүү болох Түмэлүүн гэдэг ийм гоё нэртэй охин байна. Тэгээ баяр хүргэе. Тэгээд Түмэлүүн анхны том тэмцээнд оролцох ямар байсан? Ер нь ингээд яг тэнд ингээ орж байхад чамд юу бодогдчихсэн бэ? Амар жоох хэцүү байсан. Хэцүү байсан. Юу нь хэцүү байсан? Сандарсан уу? Сандарсан. Тэгээд ээж аав нь багш нь юу захижсэн бэ? Ээж аав нь ядаж том аваатхаг. Юу өөр ядаж цом аваатхаа гэсэн үү? Тэгэхээр ядчил цом авъя л гэж бодсон уу? Тэгэн штэ тий. Тэг чи ямар хуу том танхимд орсон? Чи онгоцоор анх удаа нисч үзсэн үү? Эсвэл өмнө нисчээсэн үү? Анх удаа нисч үзсэн. Хэдэн цаг ниссэн бэ? Зөндөө олон цаг ниссэн үү? Тий. Онгоц дамжсан уу? Дамжсан. Халуун оронд очсон тий? Тий. Халуун оронд очих ямар байсан? Чи энэ тэмцээнд орсноосоо гадна анх удаа онгоцоор нисээд тэгээд ийм гоё медаль авчираад, цом авчираад зөндөө олон сонин сайхантай ирсэн юм биш үү те? Сонин сайхнаас ярил. Нүү хамгийн гоё байсан. Амтны өрөөл үзсэн. Үзээгүй. Үзээгүй те. Зөндөө олон найзуудтай болсон уу? За, танаа төвшний нас нь зөндөө ихэр олон хүүхдүүд ирсэн бай. Одоо ихний Түмэлүүний нас нь. Ер нь бол нэг 7500 гэж бодвол нэг ерөнхийдөө бага төвшөнд хамгийн их хүүхдүүд оролцдог. Тэгэхээр хамгийн багадаа 1000 хүүхдэл ерөнхийдөө байсан гэсэн үг байхгүй юу? Хамгийн багадаа 1000 хүүхдээс хүрэлцэн хүрсэн байна тийм ээ. Маш амжилттай, маш сайн хичээсэн л гэсэн үг. Тэгээд энэ жилийн тэмцээн маань бидэд бас цаг агарын байдлыг бас жоохон айгу буруу тооцоолоод атсан байсан. Дулаан орн руу очиж ийн хөгээ бодсон чинь бас өвлийн уйлрал таарад нэлээд сэрэг үеэр ханиа том уу халуурах зүйлүүд бас нэлээд гарсан. Тэгээд ихтэй ямар ч гэсэн тэмцээнэ амжилттай дуусгасан. Тэгэхээр багшийн хувьд одоо нэг сурагч болгоны арга барил дээр бас тохируулж те бэлтгэл сургалтаа хийдэг бах. Түмэлүүний хувьд одоо ямар онцлогтой хөвгт вэ? Их сэргэлэн юм шиг байна. Сэргэлэн манай Түмэлүүн ерөнхийдөө бол нэг ямиг нэх олон давтуулахгүй. Тэгээд тийм учраас ерөнхийдөө аль болох хурдан тэгээ амархан тайлбар хийгээд нэг тийм ядраахгүйгээр гэсэн үг нуршихгүйгээр ерөнхийдөө яваад маш сайн сурдаг Түмэлүүн маань бол. За манай ачид бол ер нь бол одоо ингээ 2 дахь жилдээ бас ингээд 2 тэмцээн үзсэн туршлагатай түрүү жилээс одоо өөрөө ингээд тэмцээнд явж үзээ. За энэ жил ингээд багшаа хоёлаа хичээж агаад юм ахиулъя гэд ерөнхийдөө зорилго тавьсан байх тийм. Маш сайн хийсэн. Одоо ингээд 8 минутын хугацаанд 200 бодлого дуусаад энэсээ ерөнхийдөө алдаагүй ямар ч алдаагүй тэгээд ерөнхийдөө бичгийн хийв хүртэл ерөнхийдөө хараад за 200 бодлогоос 200 бодлого дууссан хүүхдэд гранд чемпион гэж зөвхөн цор ганц хүүхдэд олгогддог цам байдаг. Тэгээд энэ жилийн хувьд болохоор тэмцээндээ бид нар сайн бэлж байгаа. Тэр цомыг авахаар ер нь бол төлөвлөж байгаа. За. Бүр гранд гэд бүр цор ганц л өгдөг нэг цом байгаа гэсэн. Тэгээ тэхийн тулд ачид одоо чи ямар тактикаар бэлдэж чинь өдөрт хэдэн цаг бэлдэж чинь? Нэгээс 2 цаг. Тэгээд тэмцээний бэлтгэлийг үл нэг 3-аас 4 цаг бэлдэж байгаа. Тийм өдөр болно уу? Жоохон 1-2 хоногор л өдөр 5 хоног тий. Нөгөө
Тоёо хүүхд хөгжлийн агтаа маань өөрөө Монгол улсын хувьд болохоор жилдээ 2 удаагийн олон улсад явах эрх олгодог тэмцээн хийлээдэг. Дотоодын тэмцээн бол нэг 800-аас 1000 орчим хүүхдэд тэмцээн болж өндөрлөдөг. За тэгээд тэндээсээ медаль хүртсэн хүүхдүүдийг болохоор олон улсад явах эрхийг ерөнхийдөө олгодог. Тэгээ одоо 5 сарын сүүлд ерөнхийдөө үндэсний аврах шалгаруулах тэмцээн гэж болдог. Тэгээд тэндээсээ медаль авч иж одоо бид нар дараа жилийнхаа тэмцээнд явах эрхээ аавна гэсэн. За тэгээд тэр тэмцээний бэлтгэл маань бол одоо ингээд хавраас ерөнхийдөө багаар хийж эхлээд за тэгэл ерөнхийдөө тэндээ амжилттай орвол дахиад дараа жилээ гадаад тэмцээндээ оролцсноо гэх юм байна. За Түмэлэн чи энэ ямар шагналаа вэ? Энэ ямар шагнал вэ? Энэ хүүхдийн ордны хөрөл медаль. Баяр хүргэж өгсөн үү? Хүүхдийн ордноос. За. За энэ юу вэ? Энэ Аймгийн аврах шалгаруулах тэмцээн 24 оны авраг болсон юм байна тий. Мөнгө үе. тий. За тийм байна. Энэ шооны. Шооны. За. Энэ аймгийн аврах шалгаруулах тэмцээний 2024 оны бас медаль. За энэ жилийнх нь шагнал нь Энэ сарбаз Түмэлөний шагнал болохоор энэ улаанхаа үзэж болох. За. Улаан хүр тэгээ. Энэ болохоор хүрэл цам уу тий? Хүрэл цам байна. За 3 дугаар байрт орсон. Энэ болохоор нөгөө төвшин англил юм байна тий? Төвшин гэсэн үг. За ингээд чамд гардуулсан чинь чамд ямар санагдсан? гоё санагдсан. Ээж аав нь юу гэж хэлсэн? Баяр хүргэе. Баяр хүргэе гэсэн үү? За хэний авсан? Ачтын авсан цом. Тэр том цом юм байна тий? Ачтаа авъя үзье да. За энэтхийг ус. Та байсан энэтхийг ус руу яваад тий? Ийм том шагналын эзэн болоод ирнэ гэдэг бол үнэхээр одоо гайхалтай гоё том амжилт байна. Тэгэхээр одоо жил ирэх тусам одоо энэ цээж тоолол те энэ яг энэ сампингийн төрөл буюу одоо энэ арга барил техник ер нь яаж өөрчлөгдөж байна? Ер нь технологи гэдэг чинь өөрчлөгдөд байгаа. Яг энийг дагаа хүний оюун ухаан ч гэсэн улам л илүү их одоо хурдтай гэдэг юм уу те арга барил нь хэр өөрчлөгдөж байгаа болов уу гэж боддیں۔ Тэгэхээр багшийн хувьд одоо энэ талаар мэдээлэл өгвөл хүүхдүүдийн чадвар чансааны хувьд одоо жил ирэх тусам тоо нэмэгдэж ин гэж энэ сонирхон хичээлж байгаа хүүхдүүдийн тоо бас нэмэгдэж ин гэж штэ. Энэ бас юутэй холбоотой вэ? За одоо манай Дорногов Сарбан сампин маань болохоор 2017 оноос хойш ер нь бол тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. За тэрнээс гадна ер нь бол сүүлийн 3 жилд олон улсын тэмцээнд нэг давхарцсан тоогоор 20 гаруй хүүхэд тэмцээнд маш амжилттай оролцоод ирсэн байна. Дээрээс нь сая 11-р сард Азийн аврах шалгаруулах шооны тэмцээнд бас амжилттай 2 хүүхэд маань оролцоод ирсэн байна. За одоо миний зүгээс зүгээр харахад бол жил ирэх тусам бол хүүхдүүдийн чадвар чансаа дээшилж байгаа шалтгаан нь нөгөө бага наснаас илүү одоо тууштайгаар хичээлж явхаар илүү амжилтанд бол хүрч байна. Яагаад тэгэхээр бага насны хүүхд хүлээж авах чадвар нэгдүгürt илүү сайн байна. Дээрээс нь ер нь сампингаар тууштай хичээснээр нөгөө хүлээж авах чадвар буюу одоо бие даах чадвар. Дээрээс нь тууштай байх, дээр сууд суурах. За тэгээд гэх мэт ерөнхийдөө чадварууд бол харьцангуй бага наснаас эхлэхээр илүү төлөвшөөд илүү хурдан одоо сэтгэн бодох чадвартай болж эхэлж байгаа байхгүй. За тэгэн гол 8 минутын хугацаанд 200 бодлого дуусгаж, төвшин бодлого дээр дуусгаж чаддаг болж байна. За тэгээд тэгэн гол жилийн жилд олон улсын тэмцээнүүд одоо тооныхоо мөрийг нэмдэг хүндрэлүүдэд бодлогынхаа хүндрэлийг ерөнхийдөө жилийн жил нэмэгдээд байна. Тэгтээ маш амжилттайгаар энэ бүхнийг дуусгаж чадаад байна гэдэг бол ерөнхийдөө л амжилттай үзүүлэлт гэж харж байна да. Тийм болохоор л ер нь одоо бас хүүхдүүдийн тоо нэмэгдэжээ тий. За ачид авсан медалаа манай үзэгчдэд танилцуулаач. Энэ яг чиний одоо нүрийн хөдөлмөр шингэсэн, оюуны хөдөлмөр шингэсэн медалууд байна тийм ээ? Энэс багт. За наад чинь дээшээ харуулаарай. Энэ Toyo Cup 2024 тэмцээн. Би энийг энэтхэг улсад болсон тэмцээний эрхээ авахдаа энэ медалийг авсан. За. Энэ Toyo Cup 2023 би энийг Малайз улсад болох Куала Лумпурын тэмцээний эрхээ авахдаа энийг авсан. Энэ Шамбала Рубик шооны тэмцээн. Би энийг Соёмбоц төв дээр шооны тэмцээнд оролцоод мөнгөн медаль авсан. Энэ Монголц гээд улсын аваргын 20 дахь шооны хөрөл медаль. Тэгээд хураа шүү дээ. Энэ аймгийн аврах шалгаруулах тэмцээний 3 дахь шоогоор хөрөл медаль.
Энэ хоёр нь Энэ хоёр дэлхийн аваргад яваад ирэхээр өгдөг. зөндөө олон медаль тий. 2 удаа дэлхийн аваргад явсан болохоор 2 байна. Хиний Түмэлүнгийнх болохоор 1 байна тий. За тэгэхээр ачид яг ингээд тэмцээнд орж явах үедээ чи одоо яг яаж оюун санаагаа төвлөрүүлж тий тэр олон бодолтыг тий богино хугацаанд бодно гэдэг бол тухайн үедээ бол асар их нөгөө тархины хувьд тий ачаалал авж байгаа. Тэгэхээр чи өөрөө чиний арга барил юу вэ? Зүгээр яг тэмцээний эхлэхийн өмнө өдөө анаад гүнзгий урт амьсгал аваад тайвширч чадал тэгэл анхаарлаа төвлөрүүлээд бодцоод амархан бол. Тэгээ одоо тэр тэмцээнд орж байгаа чинь маш олон хүүхдүүд нэг танхимд байгаа шүү дээ. Бүр том зааланд тий тэр шуугаан ч юм уу хэр их шуугаантай байдгүй тэндээс яаж өөрийгөө тусгаарладаг вэ? Чихээ ингэж таглаал гээл гүнзгий амьсгал аваад тэгэл тайвширчдаг. Тийм үү. Анхаарлаа тэгэл төвлөрөө. Багшийн хувьд яг юун дээр чамаг энэ дээрээ л нэг анхаараарай гэж яг юу хамгийн их цагчээсэн бэ? Бичгээ зөвхөн бичээрээ. Бити сандраараа. Бичиг тийм чухал байдаг юм уу? Тийм бичиг чухал байдаг. Зөвхөн бичээрээ битгий сандрахгүй хахад л чимэдэл авнаа л гэж хэлчихсэн. Тэгээ сандрахгүй байхын тулд яг энэ төвлөрөл богинохон хугацаанд өөрийгөө тэр орчноос тусгаарлаж тэ өөрийгөө тэр биеэ захирах энэ одоо тэр үйлдэл өөрөө их чухал байна л да. Тэгээ би чамаас асуугаад байгаа шүү за. Тэгвэл нөгөө хүүхдүүд нь анхаарал төвлөрөл айгүй сул байдаг штэ. Ялангуяа одоо Түмэлүн энэ хоёр насны хувьд гэх юм бол бага настай хүүхдүүд мөртлөө дэлхийн том тэмцээнд ороод тухайн үедээ бол яаж тэр хүүхдүүдээс ялгарч ийн вэ гэдэг бол их чухал дэвстэй багшаа. Тий. Монгол улсын хувьд болохоор ерөнхийдөө нэгдсэн бэлтгэлээ хийдэг. Тэрнээсээ гадна яг одоо нөгөө нэг тэмцээний өмнө хийгдэж байгаа бэлтгэл маш чухал гэж бол миний хувьд бол боддог. Одоо бид болохоор өдөрт за яг бэлтгэлээ их хэмжээгээр одоо нөгөө яг бэлтгэлтэй төвлөрөөд ирэх үедээ өдөрт 2000 бодлого ч юм уу бүр ингээд бүгдийг дуусгаж байнга 2000 бодлогын давталтай ингэж хийгдэж байгаа хгүй. Тэгэхээр энэ хүүхэд нэгдүгээрт өөрөө анхаарал төвлөрөх чадвар тэн дээр маш өндөр болж байгаа. Тэгээд юу гэдэг нөгөө нэг одоо бие даах чадвар буюу одоо ийм үед ингийн шүү гэдэг юмыг маш сайн ойлгож байгаа учраас тэмцээн дээр очиод тэмцээнд оролцохдоо тэр сандарсан байсан ч өөрийнхөө чадварыг одоо хийх ёстой зүйлээ хийгээд маш сайн давж гинэ л гэж өөр нь бол харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо тест жилжингээ суралцд юм байна шүү дээ. Ер нь л баг тий суралцдаггүй ер нь л суралцдаг. Одоо бид хэд ингээл сая тэмцээнд орж ирээд 1 сард ингээд заа нэг хэсэг амралт өгөөд одоо буцаад ингээд 5 сарынхан тэмцээний бэлтгэл ингээд хамгийн багадаа өдөрт ер нь зүгээр одоо бэлтгэл хийгээгүй зүгээр хичээлдээ оролцоод явахдаа ч гэсэн багадаа л нэг 400 бодлого ч юм уу өдөрт хийж байгаа хгүй. Тэгэхээр маш олон удаагийн давталтаар энэ бол ерөнхийдөө хүүхдэд өөрт нь чадвар болоод бүр хэвшиж байгаа гэсэн үг. Тийм. Гой байна. Тэгээд Тоё хүүхэд хөгжлийн академийн хувьд гэх юм бол одоо хичнээн төрлийн сургалт явуулж байна. Тэгээ мэдээж одоо дөнгөж сургалтанд хамруулаад эцэг эхчүүд болгон гэдэг ч юм уу тэмцээнд ормоор байна. Багшид мэдээж санал хүсэлтэд тавьдаг байх. Ямар шаардлага шалгуурыг богино хугацаанд хангаж тэ тэмцээн уралдаанд ордын орсон хүүхэд болгон бас амжилт үзүүлэх магадлал ер нь хэр байдаг вэ? Хамгийн гол нь ер нь бол тууштай байх нь их чухал. Яг нөгөө нэг жилдээ 2 тэмцээнтэй учраас ерөнхийдөө нэг наандаж хагас жилээс жилийн хооронд явж иж нэг тэмцээнд оролцох боломжтой гэсэн үг. За одоо манай самбин болохоор ерөнхийдөө 2 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо нөгөө Сорбан самбин баруун тарих хөгжүүлэх сургалтын төв гэж нэрлэгддэг нь болохоор баруун зүүн тарих буюу одоо самбин бол ихэнхдээ зүүн тарихыг илүү давмгай ажилуулж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь бол нөгөө хичээл маань одоо нийт өдөртөө 1 удаагийн оролт нь болохоор 2 цагийн хичээл байгаагаас 1 цагийн самбингийн хичээл, 1 цагийн баруун тарих хөгжүүлэх хичээл гээд 2 цаг одоо хичээл байгаа. Тэгэн гол баруун тарих хөгжүүлэх хичээл дээр манайх ихэнхдээ Rubik шоу явагддаг гэсэн. Одоо сүүлийн 2 жилийн хугацаанд одоо Дорногов аймгийн хувьд бол манайх DTR team буюу одоо энэ шооны баг маань бол маш амжилттай үйл ажиллагаагаа явуулаад Дорноговын дотоодын тэмцээн болон улсын тэмцээнүүдэд маш сайн оролцдог болж байгаа. Улсын тэмцээн гэдэг бол өөрөө бас ер нь бол нэлээд чанга нэлээд бас нэр хүндтэй тэмцээн. Ачид маань бас сая улсын авраг шалгаруулалт тэмцээнд
насны ангиллаар амжилттай оролцоод 2 шон дээр бас медаль авсан. Энэ бол ерөнхийдөө одоо манай аймгийн хувьд бол ер нь бол маш том амжилт маш том амжилт гэж бол ерөнхийдөө зөвхөн Сорбон сампан биш те. Баруун зүүн тарих хоёулаа л одоо явж гинэ гэсэн үг те. Хар ухаанаар гэдэг шиг те. Ер нь бол 2 тарих одоо зэрэг хөгжүүлэх сургалт гэсэн үг байхгүй. Тэгээ энэ сургалтанд одоо юу гэдэг 2 тарихаа зэрэг хөгжүүлээд хүн бага наснасаа ингээ яваад хахаар юу гэдэг өөрийгөө илэрхийлэх чадвар тэр нөгөө нэг одоо төвлөрөх чадвар одоо юмд хавцсангуу одоо үеийнхнаасаа илүү төвлөрөлттэй те за юмаа хийшүү гэх юм бол яг тэр үед юмдаа маш сайн анхаарч байна. Тэгээ бие дагаад за би одоо энийг хийх ёстой, энийг ингэх ёстойг хуваарлах чадвар те цагаа хуваарлах чадвартай болж байна. Төвлөрөөд хичээлээ хийх одоо хүлээж авах чадварууд бол маш сайн хөгждөг гэж ер нь бол харж байгаа. Гол нь тэгэхээр эцэг эхчүүд бас бидний ярилцлагыг үзээд хүүхдээ явуулъя, сургалтанд хамруулъя гэж бодож байгаа. Мэдээж хамгийн гол нь тууштай байх те. Хүргэж өгч авахаас ахвал те. Наандаж нөгөө ээж аавд маань нэг удаа мартчих өгшаа гэж тасалчдаг те. Тэр ерөнхийдөө бид нарт бол одоо үр дүнгээс маань доош нь татдаг зүйл гэсэн. Тэгэхээр ачтын төмөлөнгийн эцэг их маань маш хариуцлагатай хүмүүс байх нь. Яагаад тэгэхээр 2-2 хүүхэд маань амжилт гаргацсан тий. Үнэхээр ээж аавын дэмжлэг одоо нөгөө багш сурагч ээж аав гэж яриад тий. Энэ гурвын хамтарсан үйл ажиллагаа гэж яриад идэг бол ерөнхийдөө яг үнэн зүйл. Эцэг их үр хүүхдээ ерөнхийдөө араас нь маш сайн тууштай дэмжих юм бол амжилт ингээ ирдэг гэдгийн тод жишээ манай 2 хүүхдэн да. За ээж аавдаа юу гэж хэлмээр байна? Одоо ингээд гоё юм сампинд явуулаад тий. Чи өнөөдөр бас дэлхийн аваргын ийм хүрэл медальтай болсон байна. Аав ээжтэй юу гэж хэлмээр байна? Тэгээд Би баярлаа гэж хэлмээр. Ээжтэй юу гэж хэлмээр? Ээжтэй артай шүү гэж. Хаа тэгэх яах те? Манай ачид. Гоё гэлж дээ тий. Тэгэхээр эцэг эхчүүд хамгийн сайн дэмжигч. Тэгэхээр ах トゥ дэлхийн аваргууд гэдэг бол манай аймгийн хувьд маш том амжилт. Тэгээд Монгол хүүхдийн потенциал гэж байна. Улсдаа л гарах гэж л бас нэлээд өрсөлдөөнтэй. Тэгээд улсынхаа түвшнээс дэлхийн аварга руу явна гэдэг бол маш өрсөлдөөнтэй ийм одоо бид нар ингээд ярих амархан үнэхээр яг хийгээд хэрэгжүүлээд явна гэдэг бол хэцүү. Тэгэхээр Монгол хүүхдүүдийн оюуны потенциал одоо дэлхийд үнэлэгдээд ирлээ. Танаа одоо Тоё хөгжлийн академийн сурагчид мэдээж бас амжилт гаргаж байна. Улстай тодорхой хэмжээнд үнэлэгдэж байна. Ер нь цаашдын зорилго юу байна? Ийм одоо хичнээн хүүхдүүдийг гаргая те. Бас дэлхийн түвшинд гаргая гэж бодож байна. Одоо хүүхдүүд маань бас томрол төвшин ахиал явах нь шүү дээ. Яг ер нь бол манай аймгийн хувьд бол улсын аваргын тэмцээнд оролцоод амжилттай оролцоод эрхээ авдаг хүүхдүүд ер нь бол олон байгаа. Жишээ нь энэ жилийн одоо өмнө 24 оны тэмцээний хувьд болохоор манайх нийт одоо энтгийг явах эрхийг болохоор нийт 15 хүүхэд авсан баггүй. Тэгээд ер нь бол 10 нь яваад ирсэн. Цаашдаа ч гэсэн энэ тоонууд бол ер нь бол өсөж байгаа. 10 нь яваад 5 нь одоо ямар шалтгаанаар бас яваагүй байх вэ? Мэдээж эрхээ авчаад явж чадахгүй нэ гэдэг чинь бас харамсалтай тийм. Нөгөө зардлын асуудлаас болоод бас жоохон хэцүүлтэй. Тэгэхээр яг нөгөө одоо дэлхийн аваргын тэмцээнүүд чинь бүсчлээс хамаарат одоо олон газар зохион байгуулагдчих байгаа. Тэгэхээр тэрнээс шалтгаалаад зардал мөнгөний асуудал яригдж байгаа тийм. Мөнгөний асуудал бол яригдж байгаа. Тэрнээс ер нь бол одоо оюуны салбарын одоо тэмцээн уралдаан тийм. Оюуны салбарт бол одоо Монгол улс маань ер нь л дотооддоо эрхээ авах нь үнэхээр хэцүү болохоос биш гадагшаа яваад тэмцээнд оролцсон гэдэг бол үнэхээр боломжтой зүйл бол болоод байна л гэж хараад байна. Манай аймгийн хувьд ч гэсэн одоо тантай сүүл ярилцлага те 2 3 жилийн өмнө бол дөнгөж 3 байлаа. Тэгээд дараа нь 7 боллоо. Одоо ингээ 10 явдаг боллоо. Энэ жил одоо ингээ дахиад энэ тоо ахиулаад ер нь бол аймаг орон нутгаасаа ч гэсэн одоо ингээ цаашлаа дэлхийн аваргын тэмцээнд бол олон явах боломжтой байна л гэж үзэж байна та. Тийм байна. Боломж бол маш их байна. Боломж бол маш их байна. Дээрэс нь одоо юу гэдэг дан одоо Сорбон сампингаар гэхээс илүү шооны одоо шооны тийш одоо шоочин өөрөө бас юу гэдэг нэг юм 3 та шог 1 2 3 4 гэхэд эвлүүлээд тавьчихж байна. Тэгэхээр иймэрхүү одоо ийм хүн өвдөлтэй тийм. Үгүй яа ийм төрлөөр ч гэсэн одоо гадаадд дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн Азийн одоо аварга шалгаруулалт тэмцээнүүдэд оролцоод явах боломж бас өндөр болоод байна л гэж үзэж байна. Сүүлийн одоо 1 2 3 жилийн хугацаанд бол.
Тэгэхээр Монгол хүүхдүүд бол оролцвол ямар ч байсан амжилт бол тодорхой тийм их байгаа юм байна тийм ээ. Энэ насны хүүхдүүдэд ажиллахад одоо ажлын арга барил онцлог юу байх вэ? Эдгээр чинь бол одоо яг хөдөлгөөнтэй эд дээр байгаа тийм. Тэгээ багш одоо ямар арга барилаар одоо хүүхдүүдэд сургалт арга зүйг ордог вэ? Яг ер нь бол хүүхдээсээ их хамаардаг. Нас бага байсан ч гэсэн төвлөрөх чадвар сайтай хүүхдүүд байна. Удаандаа сураад дараа нь амжилт гаргадаг хүүхдүүд чинь одоо энэ жил сая 1 сард болсон Америкийн аврах шалгаруулалт тэмцээнд оролцсон манай нэг Илбрэл гэдэг охин байгаа. За тэгэн гутал одоо Илбрэл манай үеийн 5 настайгаас хойш явж эхлээд 5 дугаар ангид орохдоо л ерөнхийдөө амжилт үзүүлж эхлээд энэ жил Америкийн тэмцээнд ингээд 2 дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнд дараалаад явж ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдээс шалтгаалаад сурах хурдны хувьд удаан түргэн янз бүр байж болно. Гэхдээ аль болох тэрэнд харуулад мэдээж бага насны хүүхэд учраас аль болох нэг тийм шахаж хүн дээр ч юм уу явахыг ер нь бол боддоггүй загнаж монж бол явахгүй гэсэн үг. Аль сурах боломжтой тий аль тал нь одоо манай 2 хичээл явагдаж байгаа. Тэгэн гол зарим хүүхдүүд ялчгүй сампиндаа илүү давмгаа сурах чадвартай, зарим хүүхдүүд баруун тойрох одоо Рубик шог илүү эвлүүлэх чадвартай. Тэгэн гол тэр хүүхэд аль хичээлдээ арай сайн байна гэдгийг харж байгаа. Тэр хичээлийг илүү төлхөө дэмжиж өгнө гэсэн ихний ээлжинд. Тэгээд ерөнхийдөө суралцаа тэр хүүхэд сонирхолтой болоод ирэх үедээ одоо нөгөө хичээлээ илүү нөхөд сурчих боломжтой болдог. Анх бол одоо манай одоо сампингийн төрлөөр ингээ гадаадд явж байсан хүүхдүүд зөвхөн ийм сампин дагнадаг байсан бол сүүлдээ одоо ингээд шооны төрөл рүүгээ илүү одоо оролцоод явдаг бас болоод байгаа. Сая энтэгт болсон дэлхийн аваргын цомын тэмцээнээс ачта одоо чиний хувьд одоо хамгийн хэцүү тоо нь ямар байсан бэ? Хэдэн минутанд бодсон гэлээ? 8 минутанд 200. 8 минутанд 200 бодлого бодож байгаа шүү дээ. Нэг жоохон эргэлцсэн ямар юу тоо байсан. Ер нь одоо тэр тоонууд нь ямар хуу бодолтууд ирд юм бэ? Зүгээр нэг давталган дээр байхтай адилхан бодлого ирдэг. Тэгээд надад л ямар ч хүндрэл гараагүй. Ердөө зүгээр давтлага дээр байхад л адилхан байсан. Тэгэхээр бэлтгэл ерөөсөө маш их бэлтгэл ерөнхийдөө хийгддэг. Төмөөлөнд ямар байсан? Ямар бодлогод нь хэдэн бодлого бодсон? Юу. Тийм. 100 бодлого бодсон уу? Яг ерөнхийдөө адилхан 200 бодлоготой. Тэгтээ нөгөө яг тэмцээний үед төвлөрөөд бодож байгаа үед нөгөө шүгэл дуурай цаас авахыг одоо өөрийгөө хэд бодож ирснийг хүртэл анзаарахгүй хэмжээнд амар төвлөрсөн байдаг учраас зарим хүмүүс маань гарч ирэхдээ хичнээн одоо аль бодлого дээрээ дууссан бэ гэдгийг бас зарим нь анзаардаггүй өнгөрчөөд идэг тал байдаг гэсэн. Адилхан 200 бодлогон дээр болт юм байна тийм. Ер нь бол бүх төвшин дээр 200 бодлоготой. Төмөлөөний хувьд болохоор дандаа нэмж хасах бодлоготой 2 оронтой тоо 1 оронтой тооны нэмж хасах бодлого байдаг бол ачтын хувьд болохоор 2-оос 2 оронтой доош 10 мөр тоо тэгээ хойдолтой үржих хуваахтай байдаг. 3 оронтой тоог 2 оронтой тоонд үржүүлдэг ч юм уу. Ер нь бол хүндрэл нь ингээд нэмэгдээ явдаг. Одоо энэ хүүхдүүдийн чинь тэмцээнд ороод тэр олон хүүхдүүдэнд ороо 7500 хүүхд оролцсон гэж байгаа шүү дээ. Тэр чинь одоо нэг бужигсэн юм байна шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд бол хамгийн ард нь багш нартай хамт одоо дээлнийхэн захыг мушгаал гэдэг шиг сандраал байж байгаа бах та тий. Эцэг эхчүүдээс нь баг ярьцлага агуулыг сонь юм ярих бах тий. Амар сандардаг. Ээж аав маань ялангуяа анх удаа явж үзэж байгаа ээж аавд бол үнэхээр хүүхдээ одоо ямар их мэрэж байгаа вэ гэдгийг тэнд бас амар харах боломжтой байдаг. Одоо эцэг их ерөнхийдөө хажуунаас хараад суух боломжтой байдаг хгүй дээрээс тэр зааланд тэгэн гол ерөнхийдөө маш их сандарж байгаа, маш их хичээл зүтгэл тэнд гаргаж байгаа гэдэг бол шууд харагдана. За тэгэхээр энэ жил бол нэлээдгүй эцэг эхчүүд бас явсан байлаа тий. Тэгсэн. Энэ жил болохоор нөгөө манайх ихийнх нь бага насны хүүхдүүд 1-р ангийнхаа ихтэй байсан. Тэгээд тийм учраас ээж аауд нөгөө заавалчгүй дааж явах юм нь шаардлагатай болоод явсан. За Энэтхэг улсын дэлхийн аваргын одоо Сорбон сампин цээж тооллын дэлхийн аваргын сонио ачнаас бид одоо 4 бол ерөөсө цухсан хэсгээс нь ярьлаа тий. Тэгэхээр яагаад гэхээр илүү их мэдээллийг бол одоо тантай холбогдоод тий тоё хүүхэд хөгжлийн академи дээр очиод хүмүүс маань сонирхч байвал мэдээлэл авах байх ийм сайхан нөөц боломж байна. Нөөц боломжийг одоо дэмжиж өгвөл ийм сайхан амжилтууд байна. Монгол улсын ирээдүйн сайхан гэрэлтэй байна. Тэгээ хоёр одоо ах トゥ хоёр дэлхийн аваргада дорн говьчуудынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Тэгээ дараа жил нөгөө төрөний зорьсон ачит маань зоригтой хүрээрээ манай төмөөлөн бас амжилтаа ахиулна гэдэгт итгэж байна. Тэгээд багшид бас баяр хүргэе, гэр бүлийнхэн хүнд бас баяр хүргэе тий. Мэдээж энэ болгон дээр одоо
эцэг их одоо ард нь байгаа дэмжигчид те аймаг орон нутаг одоо бүхэл одоо салбарын маш олон төлөөллүүд явж байдаг хаа. Тэгээ багш хамгийн одоо баярсан талархсан сэтгэлээ хуваалцаад энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөё хэдүүлээ. За би болохоор ерөнхийдөө 2019 онд энд шилжиж ирээд Донгой аймагт шилжиж ирээд за энэ Тоёо хүүхд хөгжлийн актемд багшлаад явж байгаа. За гэхдээ ганцаараа биш. Ерөнхийдөө манай нөхөр бит хоёр хамтарч энэ одоо сургалтын төвийг явуулдаг. Манай нөхөр баруун тархины багш буюу одоо Рубик шооны тийм заадаг байхгүй. За тэгээд энэ бүхний хард тэ үргэлж надтай хамт байдаг. Хажуунаас минь түшээ явдаг. За сайхан хандаа маш их баярлалаа. Энэ завшааныг ашиглаад дахин хэлээд за хэлье. Тэгээд мөн одоо үр хүүхдийн төлөө араас нь үнэхээр хичээнгүүлээ явдаг эцэг ихтэй бас маш их баярлалаа. За тэгээд шавнар маань одоо ингэ хичээнгүүлэн суралцаад маш сайхан амжилт үзүүлээ явж гин. Бас үүндээс үнэхээр талархаж гин. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьж орсон танд бас маш их баярлалаа. Баярлалаа. За ачид юу гэж хэлмээр Сорбон сампингаар хичээлээгээд хүүхдүүд ингээд чамаас асуул одоо зурагт үзэж байгаа хүүхдүүд юу гэж хэлмээр байна? Ачиг адилхан энэ сорбан хүүхд хөгжлийн актемд яваад өөрхөн мөрөөдлийг биелүүлээрэй гэж уриалъя. За гоё. За төмөлөө юу гэж хэлмээр байна? Сорбон сампингаар ингээд чам шиг юм болъё гэж байгаа хүүхдүүд. Надаа Сорбон сампинд явъя гэх үү? Тэ? Тий. Чи зааж өгөх үү? зааж өгнө. Туслах уу? Туслана. За ийм одоо мундаг төмөлөндөө баярлалаа. За ингээд өнөөдрийн ди подкаст үзэгч та бүхэнд Энэтхэг улсын Нью Дели хотод зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах цомын тэмцээний одоо ах トゥ дэлхийн аваргуудыг оролцуулсан энэ сайхан ярилцлага та бүхэнд хүргэлээ. Эндээс багч гисэн мэдээлэл үзэгчид маань авсан баг. Өнөөдрийн одоо бидний урилгыг хүлээн аваад бас сонь сайхнаас хуваалцсан та бүхэнд амжилт хүсье. Удахгүй сайхан мэдээтэй уулзъя. Баярлалаа. Одоо хичээлдээ явах цаг нь болчлаа тий. Баярлалаа.